Яаш үлдэний үйлчлэгийг орчсон байна. Отроо байгаа. Дөрөв болсоо өдөр 17 сая доллар 41 мянган төгрөг хийсэн баримттай. За, хэмээл хохир төлөвлөсөн талаар хэлэхдээ байна. Төлөвцөд байхгүй хохирлын мөнгө олж ирсэн юм. Бүр төлөвлөсөн үү? За, ингээд цаашдаа үйлчлүүлж эрүүг хариуцлага оногдуулах асуудлыг хэлчихнэ. Улсын хэлтсийн үүдэл хэлцээлээ. Улсын албаны дүгнэлт эрүүг арилгахуулах тухай баяр үйлчлэлийг эрүүл мэндийн 27 долоо жилийн 3 дахь сарын гэмт хэрэгцсэн гэмордод бол тооцоо учраас эрүүг арилгахуулах хүндлэлтэй. За, шүүгдэгч баяр үйлгийн хувийн байдлаас гэмтрийн шинжийг харгалзаад тээвэрлэлж жолоодох эрхийг эрүүл мэндийн 27 долоо жилийн 3 дахь сарын тээвэрлэлж жолоодох эрхийг 6 жил 5 сарын хугацаагаар хасаж 2 жил 5 сарын хугацаагаар зорчгох хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. За, зорчгох хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн носон шугам газар буюу Сүхбаатар аймгийн Баруун уртсамаар тогтоох саналыг гаргаж байна. Саналтай холбоотой хүмүүсийн дүгнэлтийг сонсоо. За, өнөөдрийн шүүхөр шүүгдсэн өөрөө байгаа. Тэр маань бодомжгүй хэрэг. Дээрээс нь манай үйлчлэгч тэрэг бол ерөнхийдөө 6-аас 5 зааснаар шалгах хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болж байна. Гин буруу хөдөлсөн. За, осоосон охин нөхөн тулсан. За, гэмтрээ олбол осоосон охин бүрэн тулсан өөрөө бас хөл гараа хугасан. Дээрээс нь аав нь хор тавдартай Улаанбаатар хотод хувийн эмчилгээнд эмчилж байгаа энэ байдлыг харсан үедээ ялын хөнгөрүүлж өгнө. За, улсаас ялагчийн сая сонслоо зорчгоосыг 2.5 жил гэж байна. Миний хувьд бол зорчгоосыг 1 жилээр зорчгоосыг хязгаарлах ял оногдуулж өгнө гэж байна. Дээрээс нь тээвэрлэлж жолоодох эрхийг 6 жил 5 сар гэж миний хувьд бол 5 жил 1 сар гэсэн саналыг оруулж байна. За, би сая ял өнгөрүүлэх хүнстэй хэлсэн учраас өөр саналгүй байна. За, чи өгүүлэлт саналтай. За, миний хувьд шүүгдэгч Батүлэгт баяр үйлэгт шүүхэл санагдаж ялыг хүлээж зөвшөөрч ямар нэгэн санал байхгүй. За, сэжлийн хэлбэр. За, шүүгдэгчийн өнгөлөгчийн өнгөлөгтэй холбоотойгоор хэрэг болгоомж бол хүний амьнаас хөрсөн дээрээс нь хогшигчийн хууль ёсны төлөвлөгчийн хилжүүлгэнд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад түүний зүгээс хязгаарлах ялыг 2 жил 5 сар. За, их хасгалыг 6 жил 5 сар оногдуулах саналыг гаргасан нь өөрийн гэмтэргийн шинж гэмтэрэг боломжтой хохирол хорвогших тохирно гэж үзэж байгаа. Анхны саналаар дэмжчихнэ. Анхны саналаар дэмжиж байгаа. За, хүчиг болсон зүйлс бодогцыг үсэ. За, эрүүг хариуцсан талаар хэлэхдээ юу хохирол нөхөн төлөвлөсөн. Хохирол нөхөн төлөгцөн. Эрүүг хариуцсан талаар хэлэхдээ миний хохирогч боловч миний зүгээс л одоо үе тэнгийн залуу хүн байна те. Одоо байгаа гимплээсээ хурдан эдгээд ажил төрдөө хийгээд ээж одоо бас дэмтэй байгаад мэдээж одоо ингээд энэ бүгдээрээ шүүх хурлын тусаад ингээд бүхэн тусаад хэдэн тийшээ салаа явах байсан ч гэсэн 18 нас хүртэл өсөж боожж аваа хүүгээ хөтлөд өгдсөн эмэгтэйг өрөө алдсан байгаа энэ сууж байгаа нь үлэмсэн хашиж сууж байгаа их хүнийг бас битээ мартаарай л гэж хэлээ да. Одоо цаашдаа өөр янз бүрийн мэдээлэл тахчлаа алгаа. За, баяр үйлэг шүүгд хандаж өгсөн болов хэлчихэл байна. Асуугаар хэлцүү. Болцсон явдал бол үнэхээр их харамсаж. Тэгээд ээжээс нь бол эхэндээс нь үнэхээр уучлаарай. Үнэхээр уулзах гэж чадаагүй маа.
нэг удаа уулзсан. Хотод байхдаа уулзч чадаагүй. Намайг уулзлаа. Харамсаж байна нэрэгтэй. За, болно. Гэсэн. За, хурц төсөөлөө.